25 жилийн гэдэг бол тийм бага хугацаа бол бас биш. Хүний амьдралаар ярих юм бол бас 3-1, зарим хүмүүсээ урт настай хүмүүсээ 4-1 байх тийм үү. За тэгээ хажуу настай бүгдээр бас гоё мэдчилцгээе. Тэгээ дахин баярын мэд хүргье. За тэгээ бүгдээрээ өнөөдрийн үгийг бүгдээрээ судалцгаая. 1-р Тесалоник 1:1-ээс 10 дугаар эшлэгийг хамтдаа уншъя. 1-р Тесалоник 1:1-ээс 10 дугаар эшлэл. За. Осно. За тэгээ хамтдаа уншъя. 3:1 Паул болон Силван Тимот нараас эцэг бурхан ба эзэн Есүс Христ доторх Тесалоникчуудын чуулганд нэгүсэл ба амар амгалан та нарт байх болтугай. Бид та бүгдийн төлөө бурханд үргэлж талархдаг. Та нарын залбиралдаа тасалдгүй дурсан. Бидний бурхан бөгөөд эцгийн минь өмнө та нарын итгэлийн үйл хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христих найдварыг чинь тууштай байнга сандаг. Бурхнаар хайрлагдсан ах トゥ нараа та нарын сонгогдсныг бид мэднэ. Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр бус мөн хүч ба ариун сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ. Та нар үлэмж зовлон дор ариун сүнсний баяр хөөртэйгээр үгийг хүлээн авна. Биднийг болон эзнийг дуурайгчд болсон. Ингэж та нар Македон болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурай болов. Учир нь эзний үг та нараас зөвхөн Македон болон Ахайд сонсогдсон төдийгүй бурхан дахь итгэл чинь хаа савгүй түгсэн билээ. Тиймд ямар нэг юм ярих хэрэг бидэнд алга. Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтэнүүдээс бурхан өөд эргэж түүний үгсдээс амьдлуулсан Есүс ирэх уур хилэнгээс бидний гэтлэх хүүн Тэнгэрээс ирэхийг хүлээж буй тухай мэдвэзвэ. Хамтаа залбирцгаая. Тэнгэрлэг эцэг минь таны өмнө бид нар ирж байна. Энэ цагт эцэг бид нар 25 жилийн турш энэ чуулганы эзэн та удирдан өнөөдрийг хүртэл авч явж байгаагийн төлөө танд талархал хүндэтгэлийг өргөж байна. Эзэм энэ цагт бид нар таны үгээр дамжуулаад 25 жилийн түүхээр болно. Цааш ирээдүйн түүхийг эзэм бас бүтээхийг хүсэж байна. Та өрөөж өгөөч гэж гуйж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Сая баяр хүргэжлээ хүмүүстэй. Ямар ч байсан халуун өдөр байсан ч гэсэн бүгдөө цаг зав гаргаад ажиллаа төлөвлөд ирсэнд их баяртай байна. Нөгөө талаас нь бол цуглаан баг өдөөс хойш эхлэх юм бол баг бүх хүмүүс ирэх юм шиг тийм үү? Сүүлийн хүмүүс нойрны асуудлаас болоод ажлын ачаалаас болоод өглөө ирэх нь 11 цаг ч бүрл одоо эрт болчиход байгаа шүү тийм үү? За ямар ч байсан та хэд манд хоцролгүй ирсэн маш их баяртай байна. Тэгээ бүгдийн гिचинд одоо байр байдал үнэхээр баярын дүр төрхтэй байгаадаас эзэндээ бас талархаж байна. За юу нь болохоор мөрөд ба хайр чуулганы төлөө бурхан талархлыг өргөхийг хүсэж байна. ертөнцийн суурьас өмнө бурхан мөрөд ба хайр чуулганыг Монгол гэх үндэстэн бий болгоод түүн дотор мөрөд ба хайр чуулганыг он цагийн уртыг туулж амьдралын олон нухчаан дунд бий болгож өөрийн илгээлтийн эсээр дамжуулаад 25 жилийг өнөөдөр туулан өнгөрүүлж байна. Бурхан даалдрыг өргөж байна. Чуулганы бүтээгч нь бол бурхан юм. Бурхан хүмүүсээр дамжуулаад ажилласаар байгаа. Өнөөдөр ч гэсэн бас яг одоо ажлыг хийж байна. Магадгүй өнөөдөр энэ ч гэсэн зарим хүмүүсээс зарим нь ирээгүй уцаг хүмүүс ч гэсэн байгаа бах. Гэхдээ та бүхэн бидний ятгалаар, итгэлийн ах トゥ усийн ятгалаар өнөөдөр бурхан та бүхнийг дуудсан гэдэгт итгэж байгаа юм аа. Тийм учраас энэ юу гэж хэлж байгаа вэ гэхээр бурхан чамтай хамт байгаа шүү, тантай хамт байгаа шүү гэдгийг бас илэрхийлж байгаа гэсэн үг юм аа. 25 жилийн туршиг түүхийг эргэж харах юм бол би хэн байсан, одоо хэн болсон, би ямар замаар туулсан, алдаж онох, унах бүдрэх үед маш олон зүйлүүдийг бид энэ цагт санал дурсаж болно. Гагцгүй нэг үнэн байгаа. Энэ бүх цаг хугацаанд бурхан бидрийг өөрийн чуулганы хүмүүсээр дамжуулаад, өөрийн ариун сүнсээр дамжуулаад, өөрийн итгэгчдээр дамжуулаад, удирдагчдаар дамжуулаад, илгээлтийн эсээр дамжуулаад
асаж тойсоор иржээ. Бурхан даалдрыг өргөж байгаа. Тэгэхээр та бүхнээс нэг асуулт байна. Дэлхий дээр хамгийн удаан үйл ажиллагаа явуулж байгаа ямар байгууллага байдгийг та бүхэн мэдэх үү? Дэлхий дээр олон байгууллагууд бас байдаг. Компаниуд, корпорациуд, үе дамжсан корпорациуд гэсэн бас байж идэг. Гэтэл тэдгээр зүйлүүд нь бүгдээрээ цаг хугацаатай байдаг. Хизээ нэг цагт алга болдог. Хизээ нэг цагт ямар нэгэн байдлаар өөрчлөгддөг. Тэр байтугай хүмүүс нь хүртэл яасан вэ? Байхгүй болж өөрчлөгдөх үед бас байж идэг. Тэгэхээр дэлхий дээр хамгийн удаан одоо болтол үйл ажиллагаа явуулж байгаа ганцхан цуглаан байдаг гин. Тэр нь юу гэхээр анх 1-р зуунд Константинопол хаан одоо Ромд одоо 325 оны үед Ромыг одоо Христтгэлийн шашинтай улс болно гэж дэлхийд зарлсны дараа 335 онд Ислам руу хэдэн хүмүүсийг илгээсэн байгаа. Ямар хүмүүсийг илгээсэн бэ гэхээр Есүсийн тэр хоосон одоо булшийг та нар олох хэрэгтэй. За дээрэс нь Есүс Христ загалмаа дээр цовдгч тэр Голготын толгочийг та нар олох хэрэгтэй гэж. Тэгээд хэсэг эрдэмтэд яваа тэр газар балтлаг хийгээд тэгээд хожим яасан бэ гэхээр Иерусалимын ариун булшны сүм гэдэг сүм одоо бий болж гэлсэн. За 335 оны үед болохоор тэр сүм маань бий болоод өнөөдрийг хүртэл тэрний яасан бэ гэхээр үйл ажиллагаа явуулж байгааг хэлж болно. Явуулж байгаа. Энэ бол гайхалтай түүх юм. Яагаад явуулж байгааг гэхээр эзэн байгаа учраас Есүс Христ байгаа учраас юм а гэж ярьж байгаа. Жил болгон тэр газар руу 6 сая гаруй итгэгчнэр 6 сая гаруй хүмүүс яасан бэ гэхээр Иерусалим руу очиж тэр хоосон булшийг үүсгэхийн тулд Есүс Христийн загалмаа дээр цовдогч нар Голготын толготыг харахын тулд мөрөөдөж очиж үдсээр байна. Зарим хүмүүс эргэлзээ, тэнгэлзээ, эрдэнэ зүртэл тэнд очиод яасан бэхээр үнэхээр яхаарахгүй Есүс Христ бол бидний төлөө загалмаа дээр цовдогдоод үхээд амьдсан гэдэгт итгэлийг хүртэл олж авч байна. Үүнтэй адилхан өнөөдөр бас дэлхий дээр үйл ажиллагаа нь ерөөсө тасраагүй нэг чуулган байна. Энэ бол өнөөдрийн чуулган юм. Энэ чуулган яасан Есүс Христийн дагалдагчаар дамжуулаад үүс номын үргэлжлэл болоод өнөөдөр он цаг хугацааг туулаад амьдралын олон хавчлаг зовлонд туулаад өнөөдөр мөрөөл байр чуулган бий болсон юм аа. Тийм учраас харахад бол амархан шууд бий болсон гэсэн зүг бол биш юм аа. Маш олон жилийг бол туулж өнгөрөөсөн гэдгийг бас хэлж болно. Тухайн сүмийг Иерусалимд байгаа тэр сүмийг харах юм бол түүхэндээ маш олон удаа сүрсэн байдаг. За лалын шашинтуудад бол сүйдүүлсэн байдаг. Хэд удаа бас галд авцсан бас байдаг. За Персийн бас дайнд бас өрчсөн байдаг. Гэсэн ч гэсэн тэр чуулган бол ерөөсөө сүрээгүй одоо бодод үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл өнөөдөр яг үүнтэй адилхан мөнхийн нэг чуулган байна. Тэр бол өнөөдрийн бидний чуулган юм аа. Христ итгэгчдийн чуулган юм аа гэж хэлмээр байгаа. Чуулган тэгвэл хизээ болтол оршин тогтнох бай. За өнөөдөр та бүхэнд би хуваалцах байгаа сэдв бол юу гэхээр чуулган оршин тогтож байгаагийн учир гэсэн сэдвээр хуваалцаж байгаа. Чуулган оршин тогтож байгаагийн учир. Чуулган бол Есүс Христэд итгэдэг хүмүүс, түүний үгэл амьтанд итгэсэн хүмүүс. Тэр газар хамтаа суглараад Бурхны дотор өөрчлөгдөж, залруулагдж, засагдж тэгээд цаашлаад Есүс Христийг эрг хүртэл хүлээж байгаа чуулганыг бол Христийн чуулган гэж ярьж байгаа юм. Өнөөдөр энэ ч гэсэн бас Есүс Христийн үгэл амьтанд итгээд өнөөдрийг хүртэл итгэлийн замлаар туулж байгаа хүмүүс бас байгаа. Магадгүй өнөөдөр анх удаа ирж байгаа хүмүүс бас байж болох юм. Тэгвэл би танд найдвар байгаа гэдгийг хэлмээр нь. Есүс Христийн үхэл болон амьдлал бол танд найдварыг авчрахын тулд энэ дэлхий дээр ирсэн юм гэдгийг тунхаглаж байна. Чуулган бол энэ дэлхийн эцсийн найдвар гэж бас хэлж болно. Энэ дэлхийн хувьсаж өөрчлөгдөж болно. Аливаа үндэстнүүд бий болсон ч гэсэн алга болж болно. Гэтэ чуулган бол энэ дэлхийн төгсгөл хүртэл Есүс Христийг эрг хүртэл байх ёстой газар бол чуулган юм а гэж хэлж байгаа гэсэн юм. Тийм учраас чуулган бол найдвар юм а гэж хэлж байгаа гэсэн юм. Хажуунаастай бүгдээр хэлцгээе. Чуулган бол найдвар юм а гэж хэлцгээе. Тэгвэл чуулган ямар газар вэ? Бид нар өнөөдрийн багцчлаас харах юм бол хоёр зүйлийг та бүхэн тодорхойлж үзээсэй гэж бас хэлмээр байна. Яг л надад 15 минут өгсөн байгаа. Манай зохион байгуулах багийнхан маань. Би ч өөрөө 2 цаг 6 минут одоо номлодог хүн учраас 15 минут гэж баг ингээд дуусчих шиг боллоо тийм үү. За тэгэхээр та бүхэд би хоёр зүйлийг хуваалцсан. Нэгдүгээр нь болохоор чуулган бол үргэлж мөнхийн хөдөлгөөнтэй байдаг газар гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл амьд организм юм а гэж хэлж болно. Амьд организм юм а гэж хэлж болно. Өнөөдөр энэ хэсэгтээс харах юм бол Паул багш Десалоник чуулганд хэд хэдэн зүйлийг хараад онцгойлон дурдж байгаа. Тэдний чуулган сайн мэдэн дотор итгэвтэй байсан. Бие биенийгээ хайр дотор, зорилгос дотор, итгэлийн үйл дотор тэгээ зүгээр нэг итгэлтэй хүмүүс биш. Бодитойгоор үүсээр амтарч ирсэн. Аливаа зовлон бэрхшээл дунд хүртэл итгэлээс сахиж байсныг яасан бэ? Паул онцгойлон дурдж ирсэн. Тэгээд Десалоник чуулганыг дурдах үедээ, бодох үедээ, санах үедээ бурхан талархдаг, залбирлаа хүртэл зогсоож чадахгүй, зогсоохгүй байхын аргагүй байдалд Паул хурж ирснийг энэ цагт дурдж байгаа гэж хэлж болно. Яагтвал Десалоник чуулган үргэлж амьд хөдөлдөг чуулган гэж хэлсэн.
дүр төрхийг одоо харуулж байгаа гэж хэлж болно. За. Түрүү гэсэн чуулганд бол Христийн үхэл амьдлалтанд итгэдэг итгэгчид цугларддаг гэж хэлсэн. Тэд нар хамтдаа цуглаад юу хийдэг вэ? Тэд нар хамтдаа итгэлийн үсэг гэж хэлсэн байгаа. Хамтдаа нэг 2-р хэсгийг харъя. Бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархахдаа та нарын залбиралдаа тасралтгүй дурсан бидний Бурхан бөгөөд эцгийн өмнө та нарын итгэлийн үйл хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христийг найдварыг тууштай байнга сандгаа гэж хэлсэн байгаа. Чуулганы итгэл бол зөвхөн итгэгчид цугладаг. Зөвхөн итгэгчид юм ингээд мэдгийг олж авдаг газар бол биш юм. Олж авдаг газар бол биш юм. Харин яг л амьд организмыг хөдөлж өгдөг, нөлөөлж өгдөг, бие биенээсээ нөлөөг авч өгдөг, өөрчлөж өгдөг, тасралтгүй хувьсаж өгдөг газар бол чуулган юм а гэдгийг бас хэлэх хэрэгтэй юм аа. Тийм учраас Паул болохоор Тесалоник чуулганыг харахтаа үнэхээр талархаж байсан. Та нарын итгэлийн үйлдвэрээр та нарын төлөө залбирахгүй байх уу? Бурхан талархахгүй байхын аргагүй маа гэж хэлж байгаа гэсэн юм. Мөрөд бахар чуулган 25 жилийн турш тасралтгүй өнөөдөр бүтээл үйл ажиллагаа явуулсаар байгаа. Бид нар бол зөвхөн нэг итгэж хүмүүсээр цугларсан газар бол биш. Бид нар чадхаасаа чадахгүйгаа хүртэл эзний дотор, итгэлийн дотор суралцаар байна. Эзний үгээс суралцаар байна. Тийм учраас чуулганы итгэлийн ах トゥ усуд өнөөдөр ах トゥ усоо би бас урамшуулмаар байна. Та нар маань зүгээр суугаагүй шүү. Та нар маань чимээгүй байгаагүй шүү. Та нарын үйлчлэл хоосон биш байгаа шүү. Та бүхний үйлчлэл заримдаа хэцүү байсан баг. Заримдаа төөрөх, бодлох, холдох мэдрэмжүүд төрж байсан баг. Гэхдээ өнөөдөр Паулаар дамжуулаад биднийг урамшуулж байна. Чиний хийсэн бүх зүйл өнөөдрийг хүртэл энэ зам чинь хоосон биш шүү гэж урамшуулж байна. Бас эзэн Бурхантай Паул талархтын ажил бас бид нар бас бие биенийхээ төлөө бас талархах цаг юм а гэж хэлмээр юм. Чуулган хөдөлж өжөөж итгэлийн хоорондын нөлөөллүүдээр дамжуулаад чуулган нэгдэж байдаг. Үүгээр дамжуулаад чуулган яах вэ? Өсөж байдаг. Үүгээр дамжуулаад чуулган хөгжиж байдаг юм а гэдгийг бас бид нар харах хэрэгтэй. Чуулганд явж байгаа итгэгчдийн зарим хүмүүсийг харуул ийм байж болох юм. Нуугддаг, чимээгүй, ичдэг гэж бодож болох юм. Үгүй. Чуулган болвол үргэлж бие биенийхээ төлөө итгэлээр холбогдож байдаг тийм амьд организм юм аа. Тийм учраас өнөөдөр бид нар бие биенийхээ төлөө санаа тавьж, бие биентэйгээ хуваалцаж, бие бинийгээ дасгалжуулсны үр дүнд өнөөдөр бид нар 25 жилийн баярынхаа ойг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Тийм учраас та бүхэн байна үргэлжлүүлэн энэ Паулын энэ магтаал тий бас та бүхний амьдралд үргэлжлүүлэн энэ чуулганд мөнхийн мөнгөд байгаасаа гэж бас хэлмээр нь. Есүс Христийг эрг хүртэл итгэлээрээ бүгдээрээ бие биетэйгээ үргэлжлүүлэн нөлөөлөхийг хүсэж байна. Магадгүй энэ зарим нь ирээд удаагүй байгаа хүмүүсээс байгаа. Тэгэхээр та өнөөдрийн үгийг аваад дараагийн өдрүүдэд өөрийнхөө зүрх сэтгэл итгэлээ бариад чуулгантайгаа дахиж нэгдээсэй гэдгийг бас ятгамаар байна. Бид нар итгэлээр явхад 25 жилийн турш явхад маш их нөлөөс унагсан баха. Маш их залбирсан бах. Заримдаа залбирч чадахгүй хэмжээнд унж бүдэрсэн бах. Заримдаа хайртай дотны хүмүүс бас биднийг орхисон бах. Заримдаа итгэж найдажсэн хүмүүсээсээ бид нар бас шарах авч исэн баха. Гэхдээ өнөөдөр бид нар хамтдаа байгаа нь бол Бурхны ивэл юм а гэдгийг хэлмээр байна. Бид нар чуулганаас гадна байгаа хүмүүс биднийг заримдаа сайхан амьдарч яах гэж бодож байдаг. Гэхдээ тэд нар бидний дунд орж ирээд бидний чуулганы амьдралыг үзэх юм бол үнэндээ маш их нөлөөс урсахыг бас харах баха. Магадгүй бид нар заримдаа итгэлийн амьдралаар явж байхдаа хохирол авахгүй, өвдөлтийг мэдрэх үед бас байж идэг. Харин энийг зөвхөн чуулганд байгаа хүмүүс, итгэлээс итгэлд хамтдаа байгаа хүмүүсээс үнийг мэдэрдэг юм а гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр чуулганд ирсэн хүмүүсийг харах юм бол зарим нь 10 жилийн өмнө ирсэн хүмүүсийн дүр өөр байгаа. Магадгүй зарим хүмүүсийн 10 жилийн өмнөдөө уулзах юм бол тэр таны дургу хөрөх, таны дургу зан чанартай хүмүүс бас байсан баг. Харин тэд нар өнөөдөр итгэлээс болоод өнөөдөр өөрсдөө энэ газар сууж байгаа гэдэгт би итгэж байгаа. Бурхан талдрыг өргөж байна. Тэгэхээр ах トゥ нар минь ээ, та бүхэн өнгөрсөн цаг хугацаанд Бурхан танд энэ дасгалжуулаар дамжуулаад, энэ өвдөл шаналлаар дамжуулаад, энэ нулимсаар дамжуулаад, энэ хүнд хэцүү залбирлаар дамжуулаад маш олон ивэлүүдийг танд өнөөдөр бэлдсэн байгаа нь өнөөдөр та энд байгаа юм гэдэгт би итгэж байна. Заримдаа энэ дэлхий бид нар энэ дэлхийг харахтаа энэ дэлхий илүү жирч чөлөөтэй юм шиг.
энэ дэлхийн 6 цаг илүү сайхан юм шиг. Ирэх ямбанд дунд өмбөж амьдрах юм бол сайхан амьдрах юм шиг. Тиймэрхүү зүйлүүдэд итгэжсэн бас мөргөлддөг. Харин дэрэгдний өөр нэг итгэж байгаа учраас бид тэр зүйлүүдийг нүүр тулж ялан өнөөдрийг хүсэл давсаар ирсэн юм аа. Чуулган бол ямар хүмүүсийн газар вэ? Чуулган бол эмтэрсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийн газар. Гэм нүгэл дотроо хутгалдаж итгэл найдвараа хайж байгаа хүмүүсийн газар бол чуулган юм. Харин хүмүүс бол чуулганыг болохоор ариун хүмүүс цуглардаг газар, гоё хүмүүс цуглардаг газар гэж бодож идэг. Харин чуулганд бол гэм нүгэлтэй хүмүүс Есүс Христтэй уулзаад хамтаа бие бинийгээ Христ дотор өөрчлөх, тасралтгүй тэр хувьсэл өөрчлөлт дотор амьд организмаар хөдөлж байдаг газар бол чуулган юм аа гэж хэлмээр байгаа. Тийм учраас чуулганд байгаа хүмүүс гэсэн бас өнөөдөр итгэлийн үед янз бүрийн байр суурьтай байгаа. Гэхдээ бид нар бие биенийхээ итгэлээр, бие биенийхээ итгэлийн нөлөөлөөр бид нар нэгдэж чадна. Бид нар өсөж чадна. Бид нар өөрчлөж чадна. Бид нар Христийг олж харж чадах болно гэж хэлж байгаа. Амен. Тийм учраас чуулганы ах дүүстэй хэлцгээе. Итгэлээс итгэл дотор та бүхнийг дахин нэгдээсэй гэж уриалж байна. Хэрэв бид биеиндээ итгэлээр нөлөөлөх юм бол бид нар эдгэрэх болно. Бид нар буруу явж ирсэн бол зөв зам руу явах болно. Бидний сэтгэл ганцаарсан бол бид нар хамтдаа байгааг мэдрэх болно. Чуулган бол амьд организм юм аа. Тийм учраас та бүхнийг би Мөрөд Баяр чуулганы 25 жилийн турш энэ чуулганд явж байгаа анх ирснээс хойш энд алдаг оног явж байгаа тэр бүх хүмүүстэй хэлмээр таны итгэл чинь өнөөдөр таныг энэ газар дуудсан шүү. Таны итгэл чинь өнөөдөр энэ газарыг дуудсан шүү. Бид нар итгэлийн амьдралаа бас өөр нэг нүдээр харах хэрэгтэй. Юу гэхээр бидний итгэл бол яхаарахгүй өнөөдөр энэ хүртэл хүрэхэд золиос зориултыг шаардсан юм аа. Золиос зориултыг. Тийм учраас юу гэж хэлсэн бэ гэхээр Паул та нарыг хайрыг хөдөлмөр тууштай байдгийг чинь би сандгаа гэж хэлсэн байгаа. Хайрыг хөдөлмөр ихэд тууштай байдал. Хэрэв бид нар хайр байхгүй бол бид нар хангилах цан бид байх байсан. Хэрэв бид нар хайр байхгүй байсан бол бид нар өнөөдөр та бүхний дуудахгүй байх байсан. Хэрэв хайр байхгүй байсан бол бид нар өнөөдөр бие бинийгээ босгон байгуулахгүй байх байсан. Хайр байхгүйсэн бол өнөөдөр бид нар хамтдаа энэ баярыг магадгүй тэмдэглэхгүй байх байсан юм аа. Харин түүний хайр байгаа учраас өнөөдөр бид нар энэ газар 25 жилийнхаа ойг эзний дотор нэгүсэл дотор тэмдэглэн өнгөрүүлж байна. Амен. Тэмдэглэн өнгөрүүлж байна. Тийм учраас бүгдээрээ бидэрт үнэхээр тэр Христийн хайрыг эргцүүлэх ийм дараагийн үе ирсэн байна. Хэрэв бид нар хайр байхгүй бол бие бинийгээ төвчж чадахгүй байх байсан. Хайр байхгүйсэн бол бие биенийхээ залбирахгүй байх байсан. Хайр байхгүйсэн бол хамтдаа байгаад хэцүү байсан ч гэсэн хамтдаа байх шалтгаан бас төрөхгүй байх байсан. Тийм учраас чуулган бол маш бодиттой прагматик газар. Ямар нэгэн мэдлэгийг цуглуулад олж авдаг газар бол биш. Ямар нэгэн хийсвэр ертөнцийг ярьдаг газар бол биш. Чуулган бол яг хэлсэн ярьсантайгаа нийцдэг газар гэж хэлж болно. Түүний төлөө хичээхийг оролцож байгаа газар бол цуглааны итгэгч нар юм а гэж хэлмээр нь. Тэр хүч нь хаанаас гардаг вэ гэхээр Есүс Христийн хайраас юм. Есүс Христийн хайраас юм. Өнөөдөр итгэгч нараа та бүхний хийсэн зүйлийг хэнийг мэдгүй байж болно. Хийсэн зүйлийг бүтээсэн зүйлийг хэнийг магтахгүй байж болно. Эсвэл жижиг сажиг мэд боловч хийсэн үсий чинь хэнийг сайшаагаагүй байж болно. Бурхан мартаагүй. Чуулган бол олон итгэлийн ах дүүсийн хайрыг хүч хөдөлмөрөөр хөдөлж байдаг газар юм аа. Хүний хайр бол сэтгэл хөдлөл, орчин нөхцөл, бие махбодын өөрчлөлөөс хамаарат хуурч өөрчлөгддөг. Христийн хайр бол хизээж өөрчлөгдөхгүй. Хизээж хувиршгүй. Тэр байтугай дараагийн түвшин рүү бид нар тууштай байдлаар хөтлөж яадаг юм а гэж ярьж байгаа юм. Бид нар сайн учраас хайрлаагүй. Христ байгаа учраас хайрлаж байгаа юм. Христ байгаа, Христийн хайр хувиршгүй учраас тууштай байгаа юм а гэж бас хэлмээр нь. Тийм учраас ах トゥ нар минь ээ. Өнөөдөр нэгнийхээ халуун сэтгэлээр өнөөдөр бид нар энэ газар боссон баха. Өнөөдөр би энэ газар зогсож байгаа нь намайг хэн нэгэн Христийн хайраас учраас өнөөдөр энэ газар зогсож байгаа. Өнөөдөр бид нар энэ газар ирсэн нь хамтдаа өнөөдөр хүртэл энэ итгэлийн замыг туулсан миний сул дорой бидний сул дорой өөр ялгаатай байлаад хэцүү зам чанаруудыг Христийн хайр өнөөдрийг хүртэл биднийг хамтдаа туусныг бид нар санах хэрэгтэй. Энэ бол Бурхны хийх гайхамшигтай ажил юм аа. Тийм учраас хажуунаастай хэлцгээе. Бурхан бол хайр гэж хэлцгээе.
Хоёр зүйл гэсэн. Хоёрдугаар нь 15 минут болсон уу? Гайгүй манайхаа. Нөгөө минут өрөхгүй болохоор яваад байгаа шүү тий. 2 цаг 6 минут номлодог хүн 15 минутаас арай хурдан ярьж байна тий бас. За. Дараагийн зүйлийг харах юм бол чуулганд бол итгэл найдар ирээдүйд бий гэдгийг бид нар харах хэрэгтэй. Итгэл найдар ирээдүй. За 7-8 дахь ишлэгийг бид нар харах хэрэгтэй. Ингэж хэлсэн байгаа. Ингэж та нар Македон болон Ахайдаг бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов. Учир нь эзний үг та нараас зөвхөн Македон болон Ахайч сонсогдсон төдийгүй Бурхандаг итгэлч нь хаасаагүй төгсөн билээ. Тиймд ямар нэг юм ярих хэрэг бидэнд алах. Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтэнүүдээс Бурхан өөд эргэж гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл Тесалоник чуулганы дүр төрхийг ярьж байгаа. Тесалоник чуулганы эргэн тойрны мэдээллийг ярьж байгаа гэсэн утгатай зүйл нь. Өөрөөр хэлбэл өнөө цаг дээр авчрах юм бол Мөрөд Баах чуулганыг эргэн тойрны цуглаанууд, эргэн тойрны эдгэгчдэр, эргэн тойрны хүмүүс юу гэж ярьдаг вэ тухай гарч байгаа гэсэн утгатай зүйл нь. Тесалоник чуулганыг харах юм бол тэдний сайн мэдээд итгэвчтэй байсан. Тэд нар эзний дотор бүх зүйл хэмжээ шүтэнүүдээс эргээд эзний төлөө тэр сайн мэдээ тунгаглаж ирснийг Паул хараад дурсаж байгаа гэж хэлж болно. Дурсаж байгаа гэж хэлж болно. Тэгэд энийг юу гэж хэлсэн бэ гэхээр та нар үлгэр дуурайгч, эзний дуурайгчд болсон гэж ярьж байгаа гэсэн юм. Эзний дуурайгчд болж байгаа гэж хэлж байгаа. Чуулган оршиж байгааг нэг утга учир бол өөрсдөө дотроосоо өөрчлөлтөд зогсохгүй нийгмийг үнэн голосоо зөв голдролтод оруулахын төлөө золиос зориулт гаргадаг байгууллага юм а гэж бас хэлж болно. Байгууллага юм а гэж хэлж болно. Тэгэхээр чуулган бол нийгмийг өөрчлөхөөр, нийгэмд нөлөөлөхөөр бий болсон газар юм а гэж хэлмээр байгаа. Өнөөгийн нийгмийн найдар бол чуулган юм аа. Чуулган юм. Энэ үг өнөөдөр олон жилийн өмнө 2000-аад оны маш их сонсогдож байсан. Харин өнөө цагт бол сонсогдох нь ховор болсон байгаа. Яагаад вэ? Хүмүүс энэ дэлхийн хөгжлийг найдар болгож байна. Энэ дэлхийн гой сайхан зугаан зэнглийг найдар болгож байна. Мөнгө эд байлгийг найдар болгож байна. Гэтэл энэ өнөөгийн цаг үеийг бид нар харах юм бол гэр бүл салалт маш өндөр байна. Амиа хурлалт маш өндөр байна. Хувийн хичээл бодолч гэсэн бас өндөр байна. Сэтгэл сэртгийлэн гэмт хэрэгүүд маш их газар авч байна. Энэ хэмжээгээр хүмүүсийн сэтгэл маш их өвдөж байна. Хүмүүс ганцаардаж байна. Айц хүчээр дүүрэн байна. Тэгвэл энэ газар чуулган хэрэгтэй бидэнд сануулж байгаа гэж хэлж байгаа юм. Дэлхийн найдар бол чуулган юм аа. Тийм учраас та бүхэн чуулганыг харахтаа энэ газрыг өөрчлөхөөс илүүгээр бас энэ дэлхийг өөрчлөх газар бол миний чуулган юм а гэсэн сэтгэлээр та бүхний чуулганаа хараасаа гэж хэлмээр байна. Чуулган яагаад оршиж байгаа юм бэ? Чуулган яагаад байгуулагдсан юм бэ? Энэ дэлхийг өөрчлөхийн тулд байгуулагдсан газар юм аа. Ерөөлийн сууг юм а гэж бас хэлж болно. Өнөөгөө цагт хүмүүс ирээдүгөө юугаар үнэлж байгаа вэ? Юугаар хэмжиж байгаа гэдэг асуулт байна. Хүмүүс ирээдүгөө мөнгөөр үнэлж байгаа. Эд зүйлээр дүгнэж байгаа. Ямар нэг эрх ямбаар дүгнэж байгаа. Гэхдээ тэдгээр бүх зүйлүүд дуусах болно. Бүх зүйлүүд цаг хугацаатай байх болно. Хизээ нэг цаг тэр чинь ямар ч хэрэггүйгээр алга болох болно. Тэгвэл хүний жигийн итгэл найдар юу вэ? Хүний жигийн хэмжээс юу вэ? Би танд хэлж өгье. Итгэл таны дараагийн төвшин буюу найдар руу аваачих болно. Хайр бидний тууштай байдал руу аваачих бол Христийн хайр бидний тууштай байдал руу аваачих бол Христ дотор байгаа итгэгчдэр биднийг юу руу аваачих вэ? Найдар руу хөтлөх болно. Хүмүүс чуулганыг бодохдоо, Мөрөд Баах чуулганыг бодохдоо таны ажлын газар, таны гэр бүлийнх нь, таны найз зөвхөд бидний эргэн тойрон залиндаа нүдэн дээр улаан цагаан хэцүү амьдарч байгаа хүмүүс их байж байгаа. Гэхдээ хүмүүс чуулганд явах юм бол юу болох вэ гэдэг үргэлж бидний нүдээс, бидний үйлдэлээс, бидний үгээс, бидний итгэлийн хандлагаас хүлээж өгдөг. Тийм учраас ах トゥ нар минь ээ. Бүгдээрээ хараагайлан үргэлжлэцгээе. Чуулган дотроо өөрчлөгдөд амьдардаг хүмүүс биш. Миний чуулган нийгэм, миний чуулган бүс нутгаа өөрчлөг, миний чуулган дэлхийд сонсогдох хэмжээний тийм чуулган болоосоо гэж мөрөөдөөсөө гэж бас хэлмээр нь. Амен. Энэ бол сайн мэдээ юм а гэж бас хэлж болно. Сайн мэдээ юм а гэж хэлж болно. Өнөөдөр хүмүүс чуулганд ирэхдээ сэтгэл санаа сайхан болох болов. Өнөөдөр хүмүүс чуулганд ирэхдээ өвчин мөн итгэх болов. Өнөөдөр чуулганд ирэхдээ хүмүүс би салсан хүмүүстэйгээ нийлэх болов. Өнөөдөр чуулганд ирэхдээ хүмүүс би ямар нэгэн мэрэгжил болслоо болох уу гэж эвэлийнүүдээр харах үед бас байна. Өнөөдөр хүмүүс чуулганд ирэхдээ Есүстэй л уулзах ёстой. Тэрүүгээр дамжуулаад итгэл олж авах ёстой. Түүгээр дамжуулаад найдраг олж авах ёстой. Амен. Бид нар хизээ өгөхөө мэдэхгүйш, зарим хүмүүс хизээ өгөхөө мэдэхгүйш хаана очихоо мэддэг байх ёстой гэж ярьдаг.
Есүс Христ чиний төлөө өгөхөд амилсан амилзад итгэх юм бол энэ дэлхийн хөгжил цэцгэлэлт, цэцэрхэл, мөн ганцаардал зовлонгийн эсрэг бид тэмцэж чадна. Тэсэж чадна. Тэмцэлж чадах болно. Энэ бол сайн мэдээг ярьж байгаа гэсэн үг юм. Харин хүмүүс хизээ өгөхөө мэдгүй гэдгийг ярьдаг атлаа. Хаана очихоо мэдгүй амьдрах нь дэндүү өрөвдөлтөө, дэндүү хайр цаг үед бас амьдарч байна. Энэ нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр чуулган үүдээ нээх хэрэгтэй. Чуулган ерөөлийн сууг болгож хүмүүс хүрэх хэрэгтэй гэдгийг тунхлаж байна. Өнөөдөр бидний нийгэмд айц хүйцүүд их байгаа болгож бид нар түүнд дэндүү дасчихжээ. Зүгээр байдаг зүйл, бодог зүйл өрөвдөд өнгөрөх болжээ. Чуулган яагаад хөдлөхгүй байгаа юм бэ? Есүс Христ чуулгыг бий болгохдоо тэр газар руу гэрэл болгохын тулд, гэрэл цамхаг болгохын тулд, тэр газар руу өөрчлөлт авчрахын тулд өнөөдөр Мөрөд ба хаа чуулганыг Монголд ертөнцийн суурьас өмнө таныг энэ газар дуудаж чуулгыг бий болгосон юм аа. Тийм учраас бид нар баагүй шиг амьдрах биш. Баагүй хүүтэн үед хэцүү болоход нуугддаг хичээндээ ордог. Тэр дулаан болоход таатай болоход комфорт зоноос гардаг. Харин чуулган бол тийм газар бол биш. Чуулган бол бүх зүйл нь харагддаг газар болох ёстой. Бүх зүйлүүд нь илэрхий байх ёстой газар бол чуулган юм гэж ярьж байгаа. Амен. Манай чуулганы нэг давуу тал одоо ихтгэлтэй тал юу гэхээр би нэ чуулган маань бол зөвшөөрөлтөд цуглаа. Тийм учраас улсч гэсэн бид нар бүртгэлтэй хаанаас ирсэн ч гэсэн бид нар шалган шүлгэндээ ер нь бол орж л байгаа л да. Гэхдээ яг бүх юм нээлттэй гэсэн утгатай зүйл юм. Энд бол өнөөдөр Монголд бол бусад улс орнуудын чуулгануудыг бодвол хавчлаг алга, халаан хэдэн алга, зодод цэм алга харин жилүү ирч чөлөөтэй байгаа. Амен. Дэндүү ирч чөлөөтэй байгаа шүү та нар гэдэг нэг нь ярьдаг шүү тийм үү. Тийм учраас бүгдээр ирч чөлөөгөө тунгалцгаая. Таны чуулганд явж байгаа хүмүүс юу гэж боддог болоо? Өөрчлөгдөж байгааг харж байгаа бол тэр чуулган руу ирэх болно. Тийм учраас чуулганы итгэгчдийн гол зорилго бол сайн мэдээ тунхаглах явдал юм аа. Мөрөд ба хаа чуулганы итгэгчдэр маш олон хүмүүс өнөөдөр химийн шүтэнээсээ иргсэн. Маш олон хүмүүс өнөөдөр амьд доршигч үнэн бурхантай уулзсаар байна. Тэд зүгээр уулзаагүй өнөөдөр бас өөрсдийнхөө сургууль хичээл гэр бүлдээ үлгэрлэн дуурайхыг хичээж байна. Тэдгээр хүмүүстэй талархаж байна. Өөр нэг зүйл ирээдүй юу вэ гэхээр чуулганы ирээдүй бол Есүс Христийн ирэлтэд найддаг газар юм аа. Энэ бол найдар юм а гэж хэлж болно. Амьд үнэн бурханд үйлчилж үхлээс амьдсан хүүг Тэнгэрээс хүлээж өгөө гэж хэлсэн байгаа. Хүлээж өгч хэлсэн. Сүүлд хүмүүсийн хамгийн их яригдах чуулгануудад яригдахаа болсон сэдв. Хүмүүс бас бараг ярихаа болсон сэдв. Хүмүүс бас энэ талаар заахаа болсон сэдв. Хүмүүс энэ талаар мэдхээ болсон сэдв, сонирхдгүй болсон сэдв бол Есүс Христийн ирэлтийн тухай явсан маа гэж ярьж байгаа. Есүс Христийн дахин ирэлт байжээд бид нар итгэл найдад дотор амьдарч чадна. Амьд үнэн бурхан гэж хэлж байгаа. Бидний нүгэлтнүүд байхад биднийг хайрласан бурхан хүүгөө өгч аварснаар бидэнд өнөөдөр чуулган ирэх болсон. Бид нар өнөөдөр чуулганаас зурч амьдарч байна. Тэгээ зогсоохгүй эцсийн өдөр Есүс Христ ирээд биднийг аварсан, биднийг уучлсан, бидний төлөө амиа зориулсан Есүс Христтэй нүүн нүрээрээ чуулганууд уулзах болно. Энэ дэлхийд маш олон чуулганууд байна. Он цаг хугацааг туулсан. Зарим нь хавчлагаас болоод сүрсэн чуулганч байгаа. Шатаагсан чуулганч бас байгаа. Гэхдээ Есүс Христийг ирэх үед бүх чуулганууд Есүс Христ рүү гараа өргөөд түүнийг хараад баяртайгаар нэгэн дугаар халелуя хэмээн магтах болно гэж хэлсэн байдаг. Яг тэр хүмүүсийн дуу хоолой нэг хөнгөрөх далаан чимээ шиг дуурах болно гэж хэлсэн байдаг. Чуулган бол үүнд найдаж өнөөдөр хүртэл оршин тогтож байгаа юм аа. Тийм учраас чуулган бол Есүсийг хүлээж байгаа газар юм аа. Есүс Христийн дахин ирэлтэд найдаж байгаа газар юм аа. Есүс Христ биднийг ирэх хүртлээр зүгээр орхиогүй тэр биднийг үргэж яасан бэ? Хүлээж байгаа. Биднийг харж хандаж байгаа. Тэр бас бидэнтэй уулзах тэсэн ядаг хүлээж байгаа. Тийм итгэл байна уу? Тийм учраас Тесалоник чуулган бол энэ дэлхийн цаг хугацаанаас давсан итгэлтэй хүмүүс байсан. Өнөөдөр бид нар ч бас энэ дэлхийн цаг хугацаанаас давах хэрэгтэй. Тэр нь юу вэ? Найдвар юм аа. Өнөөдөр таны цаг хугацаа, мөрөд ба харж болгоны цаг хугацаа хизээ зогсголоо гэж та магадгүй бодож болох юм. Коринт номдэр сарах юм бол идэггүй итгэл найдвар хайр гураас хамгийн агуу нь хайр юм а гэж хэлсэн байгаа. Итгэгчдэр бүгдээрээ Есүс Христтэй уулзсан дараа итгэлэн дуусна.
итгэж байсан Есүс Христийг уулзч учраас ойлгомжтой. Дараа нь Есүс Христ ирээд бүх хүмүүсийг өөртөө хүлээж аваад энэ дэлхий дээр амьдрсныхын төлөө тэр бүх хүмүүсийг шагнах болно. Тэгээд энэ тэр тэнгэр усад амьдрах болно. Энэ бол найдвар юм аа. Харин хамгийн агуу нь хайр гэж хэлсэн. Бүх итгэгчдэр Христийн хайрыг олж авсан, бүх итгэгчдэр чуулганд авсан, бүх итгэгчдэр мөнхөд Бурхны хайр дотор амьдрах газар болвол тэнгэр ус юм аа гэдгийг зааж байгаа гэсэн үг. Тийм учраас та бүхэн тэр хайрыг, энэ найдварыг та бүхэн битгий хөнгөд тооцоороо. Өөрсдөө бүгдөө дараагийн үеийг, дараагийн он жилүүдийг хамтдаа туулахыг хүсэж байна. Христийн эрэлт хүртэл бүгдөө хамтдаа энэ үеийг бүгдөө даван туулцгаая. Чуулган бол амьд организм. Чуулганы итгэгчдэр бол үргэлж хөдөлж байдаг. Заримдаа хэцүү зүйлтэй нүүр тулж байдаг. Гэхдээ хайр байгаа бол тууштай хөдөлсөөр байх болно. Явсаар байх болно. Нөлөөсөөр байх болно. Хэрэв тэр хөдөлгөөн байгааг бол тэр итгэлийн хөдөлгөөн байгааг бол өнөөдөр миний бичсэн бас энэ газар байхгүй байсан баха. Чуулган ч гэсэн бас насгүй байх байсан баха. Тийм учраас Бурхны хайр талархаж байна. Бас итгэлийн ах トゥ устай бас талархаж байна. Мөрөд бааж чуулганы итгэлийн ах トゥ усээ бүгдээрээ өршөөлөн бие биенийхээ итгэлээс сурч амьдарцгаая. Бие биенээсээ суралцж амьдарцгаая. Ирэх он жилүүдэд хамтдаа бие биенийхээ итгэлээс суралцж, хөтлөж хамтдаа урагшилцгаая. Бидний энэ хамтдаа өөрчлөлтөөр дамжуулаад энэ нийгэм өөрчлөгдөх болно. Энэ нийгэм өөрчлөгдөх болно. Таны сургууль өөрчлөгдөх болно. Таны найз нөхөд өөрчлөгдөх болно. Таны гэр бүл өөрчлөгдөх болно. Таны нөхөрлөл бас өөрчлөгдөх болно. Тийм учраас бүгдээрээ мөрөд бааж чуулганы итгэгчдэр ирээдүйн итгэл найдрыг тэгээд урагшилцгаая. Хамтдаа залбирцгаая.